9 бодлогын хувьд дараах зурагт бид квадрат өгсөн байна. За T, V, W гэдэг бол энэ хоорондох үнцэг 11 градус гэж өгчээ. За бид нар W, V, U буюу энэ хоорондох за X үнцгийг олох шаардлагатай юм. За ингээ харах юм бол бидний квадрат байгаа учраас V үнцэг бол нийтдээ 90 градус гэж таарна. Гэтэл бид нар T-гээс V рүү холбосон энэ хэрчим бол TV бол юу юм бэ гэхээр диагонал байгаа тийм ээ. Тэгэхээр диагонал бол тухайн үнцгийг яг хагаслаж тэнцүү хуваадаг гэхээр бид нэр диагоналаараа тэнцүү 2 хуваагдчих юм бол 45 градус. Тэгэхээр бидний хувьд энэ үнцэг 45 градус, эндээс энэ үнцэг нийлээд 45 градус. Тэгвэл 11 дээр x-ийн нэг юм бол тэр эндээс юу гарч ирэх юм бэ гэхээр 45 градустай тэнцүү болж ирж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр эндээс бид нэр x-ийг олохын тулд 45-аас 11-ийг хасаад 34 градус буюу хариулт маань гарч ирж байна гэсэн. За 10 дахь бодлогын хувьд эвлэх машин эхний 5 өдөрт нийтдээ 6000 хуудас эвлэгчээ. За 5 өдөрт нь машина зассны дараа хэвлэхэд өдөрт 1800 хуудас эвлэж байна. За нийтдээ 34800 хуудас хэвлэхэд хэдэн өдөр болсон бэ гэнэ. За тэгэхээр нийтдээ 34800 хуудас хэвлэж байгаа. Тэрнээсээ эхний 5 өдөрт нь 6000 хуудасыг бол хэвлэчихсэн гэсэн. Тэгэхээр нийтдээ цаана 28800 хуудас хэвлэх үлцэн гэсэн. За гэтэл энэ 28800 хуудасыг бол яасан бэ гэхээр нэг өдөрт 1800-ийн нормтойгоор ингээд хэвлээд байсан. Тэгэхээр энэ чинь биднэрт бол 18 өдөр биш ээ. 6 гарах юм. 16 өдөр бол яг 1800-аар бол хэвлсэн гэсэн. Гэтэл бидний хариулт нийтдээ хэвлээд хэдэн өдөр болсон бэ гэсэн 16 өдөрт бол нэг өдөрт 1800 хэвлсэн. Гэтэл өмнө нь 5 өдөр хэвлчихсэн байгаа тийм ээ. Тэгэхээр тэр хэвлсэн өдрөө оруулахаар нийтдээ бид 21 өдөр буюу